Бурхны үгээр бусдын амьдралыг өөрчилдөг хамтдаа нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар эхэлж байна. Хэрвээ та нэг тийшээ явах ёстой болоод жаахан хүүхдээ хэн нэгэн төр үлдээх гэж байгаа бол юу хийх ёстой, юунаас болгоомжлох ёстойг наривчлан хэлж өгөх нь гарцаагүй. Тэр тусмаа хамгийн чухал гэж бодсон зүйлээ нэгээс олон удаа давтаж хэлэх нь зөвхөн хэрэг. Тэгвэл эзэн Есүс ч бас бидэнд хамгийн чухал зүйлсийг тодорхой захиж үлдээсэн юм. Тэрээр 3 жилийн туршид шав нартайгаа хамт амьдрахдаа олон зүйлсийг тэдэнд зааж сургасан байсан. Гэхдээ Тэнгэр одохынхоо өмнөхөн тэр хамгийн чухал гэж үзсэн зүйлээ тэдэнд чухалчлан захисан юм. Энэ бол Христийн сайн мэдээг тунхаглах явдал юм. Энэ чухал заавар өнөөдрийн та бидэнд ч бас дамжин иржээ. Тэгвэл бид итгэлийн амьдралдаа өнөөдөр тэр чухал тушаалыг итгэмжтэйгээр биелүүлж байна. Хамтдаа доктор Стенли ярианд анхаарлаа хандуулангаа энэ талаар нухацтайгаар эргэцүүлэн бодоцгоё. Бурхан бидний хүн нэг бүрт 3 янзын дуудлагыг өгдөг гэдэгт би итгэдэг. Эхнийх нь авралын дуудлага. Энэ бол түүний өмнө гэмнүглээ гэмшиж, Бурханд итгэж, түүний илгээсэн хүү Есүс Христийг аврагч эзнээ болгон хүлээн авахыг уриалан дуудсан дуудлага юм. Харин хоёр дахь дуудлага нь ариусгалын дуудлага. Энэ нь бид үг яриа, үйл хөдлөл, зан чанараа бүхэлд нь Бурханд өргөж, Христээр өдөрдүүлэх дуудлага юм. Тэгвэл гурав дахь дуудлага нь үйлчлэлийн дуудлага юм. Энэ нь биднийг Бурханд болон бусдад үйлчлэхийн тулд биднийг дуудсан дуудлага юм. Өөрөөр хэлбэл бид бусдад үйлчлэх замаар Бурханд үйлчлэхээр дуудагдсан гэсэн үг. Ингэснээр бидний амьдралд болон бидний үйлчлэлд буй хүмүүсийн амьдралд Бурханы зориг биелэлээ олдог юм. Мөн үүний дүнд бидэнд хандсан Бурханы зориг бидний амьдралд ч мөн биелэлээ олдог гэсэн үг. Тэгэхээр Бурхан бидний хүн нэг бүрт 3 дуудлагыг өгдөг юм. Энэ нь авралын дуудлага, ариусгалын дуудлага буюу үйлчлэлийн дуудлага. Тэгвэл эндээс хэд хэдэн чухал асуулт урган гарч ирэх болно. Хэрвээ Бурхан миний амьдралд энэ 3 дуудлага өгсөн юм бол би хэдэн дуудлагад нь тийм гэж хариу өгсөн бэ? Хоёрдугаарт, хэрвээ би дуудлагууд нь хариу өгөөгүй байгаа бол яагаад тэр вэ? Гуравдугаарт, би Бурханы эдгээр дуудлагуудад хэрхэн хандах ёстой вэ? Бурхан биднийг үйлчлэл дуудахдаа маш олон янзын үйлчлэлүүдэд дуудах боломжтой юм. Бурхан таныг сургуулийн багш болохоор дуудсан байж болно. Бурхан таныг өмгөөлөгч эсвэл эмч болохоор дуудсан байж болно. Эсвэл таныг мужаан, бүр эсвэл номлогчийн үйлчлэлд ч дуудсан байж болно. Бурхан таныг тухайн ажилд дуудсан л бол яг юу байх нь тэмч чухал биш. Бурхан бидний заримыг нь илгээлтийн эзэн болохоор дууддаг. Тэр биднийг өөр хот руу эсвэл өөр улс үндэстэн рүү илгээх тохиолдол ч бий. Энэ мэтчлэн Бурхан биднийг ямар ч үйлчлэлд дуудаж болно. Гэхдээ нэг зүйлийг тодорхой санаарай. Бурхан биднийг маш тодорхой шалтгаанаар дууддаг юм. Маш тодорхой нэг ажлыг даалгаж дууддаг юм. Тэгвэл та нэг зүйлийг анхааралтай сонсоорой. Миний төлөө биш, өөрийнх нь төлөө анхааралтай сонсоорой. Та 16 настай ч үж болно, 26, 36 заа мэдгүй, 50, 60, 70 настай ч үж болно. Гэхдээ та дотроо Бурхан арайч 70 настай намайг илгээлтийн ажил дуудахгүй байлгүй дээ гэж бодож үж болох юм. Үгүй тийм биш ээ. Бурхан таныг хизээж, хаашаач дуудах боломжтой гэдгийг санаарай. Хэрвээ та дотроо яг онлын хувьд Бурхан хэдэн ч настай хүнийг дуудаж болно л доо. Гэхдээ намайг бол арайч дуудахгүй байлгүй дээ гэж та бодож үж болох юм. Тэгвэл би танаас асууя. Танд өнөөдөр Бурханы өмнө очиод эзэн минь ээ, та хэрвээ хүсвэл намайг илгээлтийн талбар руу дуудаарай. Хэрвээ та намайг дуудвал би явна гэж хэлэх эр зориг байна уу? Танд ингэж хэлээд Бурханы дуулууртаагаар дагах бүрэн зориулалт байна уу? Хэрвээ танд ийм итгэл, ийм эр зориг, ийм зориулалт байгаа бол Бурхан таныг илгээлтийн талбарт дуудах хэсгээс үл шалтгаалan гарцаагүй илгээх болно. Тэгвэл хамтдаа энэ цагт Бурханаас бидэнд өгдөг илгээлтийн дуудлагын талаар бодоод үзцгээе. Би өнөөдөр танд энэ дуудлагын талаар 3 чухал зүйлсийг хэлж өгмөр байна. Нэгдүгürt, илгээлтийн дуудлага. Энэ бол Тэнгэрлэг дуудлага юм. Тийм ч учраас Бурханаар дуудагдаагүй бол ямар ч хүн дураараа илгээлтийн талбарт очиод гарцаагүй бүтлгүүтэх болно. Учир нь илгээлтийн талбар бол зовлон бэрхшээл, сэтгэлийн шарах, саа дотгороор дүүрэн талбар юм. Тиймээс ч жирийн хүн тэр бүхнийг өөрийн хүчээр даван гарч чадахгүй. Тиймээс илгээлтийн дуудлага бол Тэнгэрлэг дуудлага юм. Хоёрдугаарт,
Илгээлтийн дуудлага бол хувийн зориулалт шаардсан дуудлага юм. Бурхан биднийг илгээлтэд дуудах үед бидний өгөх ёстой цорын ганц хариулт бол заа гэсэн хариулт юм. Зарим хүмүүс Бурхан намайг илгээлтэд дуудсан л да. Гэхдээ надад эхлээд Бурхантай тохиролцох хэд хэдэн асуулт тулгараад байна гэж ярьдаг. Бурхан бүхнийг мэддэг. Ямар ч алдаа гаргадаггүй гэдгийг мэдсээр байж та Бурхантай тохиролцож чадна гэж бодож байна уу? Бурхан танд юу хэрэгтэйг мэднэ. Бурхан танд хамгийн сайныг бэлдсэн байгаа. Гэтэл та Бурханы дуудлагыг хүлээн авахаас хэдий болтол татгалзах вэ? Зарим хүмүүс Бурхан намайг илгээлтэд дуудсан ч би явахгүй гүрийгээд байгаа гэж ярьдаг. Ингэж ярьж байгаа хүмүүсээс би асуумаар байна. Та нухацтай бодоод үзээрэй. Та Бурханы дуудлагын эсрэг хэдэн удаа гүрийж чадна гэж бодож байна. Бурхан танд хамгийн сайныг бэлдсэн гэдэгт та итгэхгүй. Оронд нь өөр бусад зүйлсийн хойноос хөөцөлдсөөр байх гэж юу? Бурхан хэрвээ таныг дуудсан л бол түүнтэй тэмцэлдэх тухай бүх бодлоо хаях хэрэгтэй. Бурханы дуудлагыг тийм үгүй гэж шүүж тунгаах нь бидний ажил биш. Учир нь энэ бол Бурханы Тэнгэрлэг мэрэгэн ухаан, Тэнгэрлэг төлөвлөгөөний дагуух Тэнгэрлэг дуудлага юм шүү. Олон хүн Бурхан минь би илгээгдмээр байна. Гэхдээ миний санхүү яах вүлээ? Миний ийм чим яах вүлээ? Тийм чим яах вүлээ гэж асуудаг. Гэхдээ юу гэж? Бурхан биднийг илгээлтэд дуудсан л бол бидний өгөх ёстой цорын ганц зөв хариулт бол за гэсэн хариулт байх болно. Харин за гэсэн хариултаас хойших бүх нөхцөл байдалд Бурхан өөрөө хариуцлага хүлээх болно. Тань тулгарх бүхий л хэрэгцээг тэр өөрөө хангаж өгөх болно. Хэрвээ тэр өөрөө таныг сургаж бэлтгэхгүй байсан бол таныг анханасаа дуудахгүй байсан гэдгийг санаарай. Тэр өөрт нь үйлчлэгч хүмүүст санаа тавьдаг гэдгийг бид мартах ёсгүй. Зарим хүмүүс би Бурханы дуудлагыг хүлээж авахдаа бэлэн байна. Гэхдээ эхлээд яг хаашаа илгээхдэхээ мэдмээр байна гэж хэлдэг. Гэвч үннийг хэлэхэд Бурхан биднээс хаашаа гэдгийг нь ч мэдлгүйгээр заа гэж хэлж чадах тийм итгэл, тийм зориултыг хүсдэг гэдгийг битгий мартаарай. Нөгөө төгөр Бурхан өөрт нь заа гэж хэлэх тэр төвшөнд хүрэх хүртэл биднийг сургаж бэлтгэдэг гэдгийг бид санах хэрэгтэй. Бид бүгд л цаг хугацааны явцад итгэлээр өсөж төлөвшдөг. Тэгэд цаг нь ирэхэд Бурханы дуудлагыг хүлээж авахдаа бид итгэлтэйгээр заа гэж хэлж чаддаг юм. Бурхан минь хэрвээ та надаас 10 жилийн өмнө ингэж асуусан бол би үгүй гэж хэлэх байсан. Айсандаа зүхтаах байсан юм. Харин өнгөрсөн хугацаанд та намайг сургаж бэлтгэсэн учраас одоо би танд заа гэж хэлж байна хэмээн хэлж чаддаг юм. Зарим хүмүүсийн хувьд Бурханаар илгээгдэхэд тэдний гэр бүл нь хамгийн том саад болж байдаг юм. Зарим ганц бие залуус илгээлтийн талбар руу явахаар болох үед эцэг эх нь тэдэнд саад хийхийг оролддог. Чи ганц бие байж дэлхийн нөгөө тал руу явахдаа итгэлтэй байна уу гэж тэд асуудаг. Гэхдээ юу гэж Бурхан тэнд ч бас байгаа гэдгийг бид санах хэрэгтэй. Мэдээж эцэг эхээ орхиод явна гэдэг амаргүй. Гэхдээ Бурхан өөрөө таныг илгээсэн бол тэр өөрөө таны арыг даах болно гэдэгт итгэлтэй байх хэрэгтэй. Заримдаа хин нэгэн хүнийг Бурхан илгээлтийн талбар руу дуудах үед тэр хүний эхнэр нөхөр эсвэл хүүхдүүд нь энэ дуудлагыг хүлээн авахд хэцүү байдаг. Бидний амьдралд юу тохиолдох вэ гэж тэд айдаг. Гэхдээ юу гэж хэрэв тэд итгэлээрээ Бурханыг дуулууртаа даах сонголтыг хийх юм бол Бурхан тэдний амьдралд хэрхэн гайхамшигтайгаар ажиллахыг тэд харах болно. Магадгүй та дотроо бид эцэг эхээ дуулууртаа дагах ёстой юм биш үү? Хэрэв эцэг эх маань намайг илгээхдгийг зөвшөөрөхгүй бол би тэдний үгэнд орох ёстой биш үү гэж бодож үж болох юм. Тэгвэл би танд Библийн нэгэн хэсгийг сануулмаар байна. Мэдээж эцэг эхээ хайрлаж тэднийг дуулууртаа дагах нь сайн хэрэг. Өндөр настай эцэг эхээ асарч тэтгэх нь зүүн хэрэг. Гэхдээ бид нэг зүйлийг санах хэрэгтэй. Шинэ гэрээний Лук номын 14:26 дээр эзэн Есүс ингэж айлтсан байдаг. Хэрв хэн нэг нь над дээр ирж өөрийн эцэг эх, эхнэр хүүхэд, ах эгч дүүсээ төдийгүй өөрийн амийг хүртэл үл оошохгүй бол тэр миний шав байж чадахгүй гэж хэлсэн. Энэ юу гэсэн үг вэ? Эцэг эхээ үл тоо гэсэн үг үү? Мэдээж үгүй. Энэ юу гэсэн үг вэ гэвэл бид Бурханыг дуулууртаа дагах үед зарим тохиолдолд энэ бид хайртай хүмүүсээ үл ойшоож байгаа мэт харагдах боломжтой байдгаа л гэсэн үг. Тиймээс бидний эргэн тойрны хүмүүс биднийг буруугаар ойлгох боломжтой байдаг гэсэн үг. Чи яаж биднийг орхиж өөр улс орн руу явж чадаж байна гэж тэд хэлж байж болох юм. Бид Бурханыг дуулууртаа дагахын тулд эцэг эхээ тодорхой хугацаагаар орхих ёстой боллоо гэж бодоход энэ нь бид тэдэнд хайргүй болсон гэсэн үг биш ээ. Зүгээр л Бурханыг хайрлах хайр маань заримдаа биднийг бусдад буруугаар ойлгохдод хүргэдэг л гэсэн үг юм. Үнэн дээр Бурханыг дуулууртаа дагахын тулд өөрийн дассан орчин, таатай нөхцөл байдлыг орхино гэдэг хэцүү.
Гэхдээ Библиэд итгэгчдийн тав дух гэсэн ойлголт байхгүй. Учир нь энэ нь бидний мөн чанартай нийцдэггүй гэсэн үг. Хэрвээ бид Бурхны дуулууртаа дагахыг хүсчил байгаа бол та бид тав духтай байдлаасаа хизээд гарах ёстой болно гэсэн үг. Мэдээж хэсэг зуурын тав дух, хэсэг зуурын амралт байлгүй яах вэ? Гэхдээ үүний зэрэгцээ бидний итгэлийн амьдралд сорилт бэрхшээл хизээд байсаар байх болно гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Зарим хүмүүсийн хувьд итгэлээр явахын тулд санхүү босгох нь дааж давшгүй даваа мэт санагддаг. Би санхүү босгож ерөөсөө чадахгүй гэж тэд хэлдэг. Гэхдээ та нэг зүйлийг санаарай. Хэрвээ Бурхан таныг дуудсан бол таныг санхүүгээр дэмжих хүмүүсийг ч тэр бас бэлдсэн байгаа гэдэгт итгэрэй. Тиймээс Бурхан минь надад мөнгө байхгүй учраас би явахгүй гэж хизээч бүх хэлээрэй. Харин ч Бурхан минь би таны яв гэсэн газар руу явъя. Та намайг хаашаа ч илгээсэн. Та өөрөө хэрэгцээтэй бүхнийг маань хангана гэдэгт би итгэж байна гэж итгэлээрээ залбираарай. Учир нь өөрийнхөө илгээсэн хүмүүсийн хэрэгцээг хангахгүй байх нь Бурханы зан чанартай огт нийцэхгүй юм. Энэ бүхнийг бодоод үзвэл Бурхан биднийг дуудах үед бид үгүй гэж хэлэх ямар ч шалтгаан байхгүй болж харагдаж байна шүү дээ. Тэр бидний гэр бүлийг мэддэг. Тэр бидний санхүүг мэддэг. Тэр бидний сул талуудыг ч мэддэг. Тэр бүхнийг мэддэг хэрнэ. Бидний илгээлтийн талбар руу дуудана гэдэг нь бидэнд үгүй гэж хэлэх ямар ч шалтгаан байхгүй гэсэн үг. Зарим хүмүүс илгээлтийн талбар руу гарахаас айдаг. Учир нь тэд илгээлтийн эзэд тулгарсан олон янзын саад бэрхшээлүүдийн талаар сонссон байдаг. Тэгээд тэд Бурхан минь надад ч бас ийм зүйл тохиолдвол яах вэ гэж боддог. Мэдээж илгээлтийн талбар дээр үйлчилж буй илгээлтийн эзэдийн хувьд хүнд хэцүү асуудлууд саад бэрхшээлүүдтэй тулгарх нь зүүн хэрэг. Гэхдээ нэг зүйлийг бид итгэлтэй хэлж чадна. Илгээлтийн талбар дээр үйлчилж буй хүмүүс бүгд нэг зүйлийг хэлдэг юм а. Хэдийгээр тэд маш их зовлон бэрхшээлийг туулсан боловч тэр бүх нөхцөл байдал донд Бурхны оршихуй үргэлж тэдэнтэй хамт байсан гэдгийг гэрчлэн ярьдаг. Илгээлтийн талбар дээр золиос гарах шаардлагатай болдгоо. Тийм ээ. Саад бэрхшээл тулгарх уу? Мэдээж. Аюул заналтай нүр тулах уу? Тэгнэ. Илгээлтийн дуудлагын цаана үе олон амаргүй асуудлууд, бартаа саад бидний хүлээж байж болно. Заримдаа урам хугарах үеэрнэ. Заримдаа ганцаардах үеэрнэ. Хил нэвтрэхгүй хүмүүстэй ойлголцох гэж цөхрөнгөө барах үе ч ирнэ. Үүндээ надад ч бас үйлчлээсээ болоод ядрах цөхрөх үе ирдэг. Гэхдээ тэр бүрд би харцаа өргөн Христийн загалмайг харддаг юм. Тэгэд үүнтэй энэ зэрэгцэх юу ч үгүй гэдгийг санддаг юм. Энэ миний дотор байсан гомдлох хандлагыг тэр чигээр нь арилгадаг. Миний бодлоор ихэнх илгээлтийн эзэд үүнтэй адил зүйлийг ярих бах. Есүс Христ бидний төлөө юу хийснийг санах үед тэр бидний гэм нүглийг цагаатгахын тулд, бидний нэрийг өөрийн амийн номонд бичүүлэхийн тулд ямар зовлон илснийг санах үед үүний дэргэд бидний зовлон өчүүхэн болохыг бид ухаардаг юм. Үнэн дээр илгээлтийн дуудлага гэдэг нь дааж давшгүй хүнд ачаа биш. Хэрвээ та ийм бодолтой байгаа бол Бурхныг хэн гэдгийг түр зур мартсан байна гэсэн үг. Энэ бол аимшигтай хүнд ачаа дарамт биш. Харин ч Бурхан эзэндээ үйлчлэх гайхамшигтай, үгээр илэрхийлэхийн аргагүй онцгой боломж юм. Бидний төлөө амиа өгсөн түнд талархлаа илэрхийлэх гайхамшигтай завшаан юм. Тиймээс Бурхан намайг илгээлтийн талбар дуудах вэ гэж бүү. Харин ч дуудаасаа гэж хүсэн хүлээ. Учир нь бид Есүс Христийг үнэхээр хайрлаж байгаа бол энэ нь бидэнд ачаа дарамт биш, харин ч баяр хөөртэй үйлчлэл байх болно. Есүс Христийг хайрладаг хүмүүсийн хувьд энэ нь гай зовлон биш, харин ч аз завшаан байх болно. Сорилт бэрхшээл тулгарх уу? Мэдээж тэгнэ. Гэхдээ би нэг зүйлийг хэлмээр байна. Илгээлтийн дуудлагыг ямагт Бурхны гайхамшигтай амлалтууд дагалдаж байдаг юм. Жишээ нь ямар амлалт байна вэ? Захын илгээлтийн эзэн танд хэлээд өгнө. Бурхны өгдөг хамгийн ихний, хамгийн чухал амлалт бол Бурхны оршихуй юм. Еврей номын 13 дугаар бүлгийн 5 дээр Бурхан би чамайг хизээж орхихгүй, хизээж хаяхгүй гэсэн үг байдаг. Энэ бол түүний амлалт. Шавнараа илгээхдээ эзэн Есүс ч яг ингэж амлаж байсан юм. Матай номын 28:19-20-ыг харах юм бол бид агуу захирамж гэж ярьдаг. Иймээс та нар яв. Бүх үндэстнийг дагалдуулах түн. Эцэггүй ариун сүнсний нэрээр тэдэнд баптизм хүртээ. Та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харахтун үеийн төгсгөл хүртэл би та нартай үргэлж хамт байх болно гэж Есүс айлдваа гэж бичсэн байдаг юм.
Үнэхээр бид Бурхны дуудлагыг хүлээн аваад түүнийг дуулууртайгаар дагах эхний алхмыг хийсэн л бол та тэр цагаас эхлэн алхам бүрийг чинь Бурхны оршихуй дагах болно. Тэр өөрөө биднийг удирдан чиглүүлэх болно. Ганцаардан гуниглах үед ч Бурхны оршихуй бидэнтэй хамт байх болно. Ямар ч сүлдсэн үед ч түүний оршихуй бидэнтэй хамт байх болно. Илгээлтийн эзэн хүн Бурхны дуудлагыг аваад үл идэвчдийн дунд очих үед тэр олон хүний өмнө ганцаараа хүчин мөхсдөх мэт санагдах нь гарцаагүй. Би энэ олон хүнд яаж хүрэх вэ гэж өөрийн ирэхгүй гайхмаар. Есүс Христийг таньж мэдээгүй. Бүтээгч Бурхныг таньж мэдээгүй. Түүний хүү Есүс Христ аврагчийг таньж мэдээгүй. Түүнийг таньж мэдхийг огт хүсэхгүй байгаа энэ олон зуун хүнд би яаж түүнийг таниулах вэ гэсэн бодол өөрийн ирэхгүй төрөх болно. Гэхдээ юу гэж Бурхны хувьд бол тэд тийм ч олуулаа бишээ. Үлс номын 1:8-ыг танд сануулъя. Эзэн Есүс юу гэж айлтсныг харцгаая. Харин ариун сүнс та нар дээр ирэхэд та нар хүчийг олж тэгээд Иерусалим бүх Юдэ, Самар тэр байтугай дэлхийн хязгаар хүртэл миний гэрч болно гэж айлтсан. Өөрөөр хэлбэл бид илгээлтийн талбар руу явах үедээ түүний ариун сүнсний хүч чадлыг тээгээд явдаг гэсэн үг. Амьд Бурхны оршихуй, түүний ариун сүнсний юр бусын хүч чадал тантай хамт байх үед та ямар ч саад бэрхшээлийг даван гарч чадна. Тиймээс Бурхан минь би үүнийг хийж чадахгүй байхаа гэж хэлэх шалтгаан бидэнд огт байхгүй юм. Бурхан таныг тэр үйлчлэл дуудсан л бол өөрийн хүч чадлаараа тантай гарцаагүй хамт байх болно. Мэдээж илгээлтийн эзэн болно гэдэг амархан биш. Гэхдээ илгээлтийн талбар дээр байх хорон бүрт Бурхны амлалт, түүний оршихуй, түүний хүч чадал, түүний хангалт, түүний хамгаалалт бидэнтэй хамт байх болно гэдгийг бид санах хэрэгтэй. Эцэст нь би нэг зүйлийг хэлмээр байна. Илгээлтийн дуудлага нь хамгийн гайхамшигтай мөнхийн үр дүнг дагуулдаг дуудлага юм. Та энэ талаар бодоод үзээрэй. Зарим хүн илгээлтийн талбар дээр эхний үр жимсээ харах гэж олон жил зүдэж зүтгэдэг. Гэхдээ юу гэж олон жилийн дараа ч хамаагүй ургаж буй тэр үр жимс нь мөнхийн үр дүн байх болно. Тэр илгээлтийн эзний үйлчлэлээр дамжуулан бүтээгч Бурханд итгэж, Христэд итгэж аврагдсан хүмүүсийн хувьд тэр илгээлтийн эзэн тэр хүмүүсийн мөнхийн хувь тавиланг өөрчилсөн гэсэн үг юм шүү. Өнөөдөр та өөрөө Христэд итгэж авралыг авсан чинь ч хэн нэгэн илгээлтийн эзэн хүний үйлчлэлийн үр дүн юм шүү. Илч Паул Ром номын 1:14-т хэлэхдээ грекүүд болон хар хэлтнүүд, цэцэд болон мунхаг хүмүүсийн хэн хэнд нь би өртөө гэсэн байдаг. Үннийг хэлэхэд бид бүгдээрээ өртөнгүүд юм. Хиймэл шүтэнүүдээс салж, жинхэнэ бүтээгч Бурханд итгэж найдсан, мөн түүний хүү Есүс Христэд итгэсэн бид бүгдээрээ Бурхан ба Христийг аврагчаа болгон хүлээн авч хараахан амжаагүй байгаа тэр бүх хүмүүст өртөө юм. Учир нь нэгэн цагт бид өөрсдөө тийм байсан шүү дээ. Тэгвэл би танаас асууя. Өнөөдөр Бурханд итгэж Есүсийн нэрийг огт сонсоогүй хэдэн мянган үндэстэн яснууд байсаар байхад та сэтгэл хангалуун юу ч болоогүй юм шиг амьдарч чадна гэж үү? Тэдэнд Библич байхгүй, чуулганч байхгүй, тэрч бүхэл заримд нь бичиг үсэгч байхгүй. Ийм хүмүүс үе олноороо амьдарсаар байгааг мэдсээр байж та сэтгэл хангалуун амьдарсаар байж чадна гэж үү? Илгээлтэд явах илгээлтийн эзэд өөрсдийгөө бэлдэж, өөрийгөө илгээлтэд зориулж, санхүү мөнгөө зориулж байгааг нь харсаар байж өргөхгүй байж чадна гэж үү? Бид илгээлтийн талбар дээр өөрсдийгөө зориулан ам хайргүй үйлчилж буй хүмүүсийн төлөө огт залбирахгүй бол амар тайван амьдарч чадна гэж үү? Өөрсдийнхөө өдөр тутмын тог тухтай амьдралдаа шигдсээр байвал бүрэн дүрэн сэтгэл хангалуун итгэлийн амьдралаар амьдарч чадна гэж үү? Би хувьдаа энэ талаар бодох бүрдээ эзэн минь таны сайн мэдээний төлөө ийм их төлөөсийг төлөн буй үйлчилж байгаа тэр бүх хүмүүсийн дэргэд надад өөрөөрөө сайрхах юу ч байхгүй гэж өөрийн эрэхгүй дууалддаг юм. Заримдаа бид илгээлтийн дуудлагыг зөвхөн гадаад улс руу илгээгдэх гэж явц утгаар ойлгодог. Гэхдээ тийм биш ээ. Бурхан таныг аль нэг улс орн руу илгээгээгүй гэдэг нь таныг илгээлтийн үйлчлэл дуудаагүй гэсэн үг биш юм. Жишээ нь надад гэхэд илгээлтийн чуулгануудад оролцож Бурханаар илгээгдхийг хүсэн залбирч байсан тохиолдол олон бий. Гэсэн ч Бурхан намайг илгээлтийн эзэн болгож өөр орн руу илгээгээгүй. Гэхдээ нөгөө төгөр Бурхан миний залбиралд хариулсан. Тэр намайг дэлхийн олон оронд очиж Бурханы үгийг заах боломжийг надад өгсөн юм. Өөрөөр хэлбэл бид Бурханд
өөрсдийгөө өргөж, Бурхан минь намайг илгээгэж хэмээн залбирх үед тэр бидний залбирлыг сонсдгийг. Тэр биднийг бүгдийг нь илгээлтийн эзэн болгон гадаад руу илгээдэггүй. Гэхдээ тэр бидний хүн бүрт хамгийн тохирох тэр арга замуудыг зааж өгдөг юм. Бидний хувьд тэр л арга замаар нь Бурханы илгээлтийн дуудлагад хариу өгч үйлчлэх нь хамгийн чухал юм шүү. Тиймээс би нэг зүйлийг танаас асуумаар байна. Та бүтээгч Бурханы авралын дуудлагад хариу өгсөн үү? Та түүний цорын ганц хүү, аврагч Есүс Христийг аврагч эзнээ болгон хүлээн авсан уу? Та түүний өмнө гим нүглээ гимшиж, түүний загалмайн цусаар авралыг авч, гим нүглийнхээ төлөөсийг түүгээр бүрэн төлүүлсэн гэдэгт итгэсэн үү? Та түүний өмнө очиод, эзэн минь, би таныг аврагч эзнээ болгон хүлээн авч байна хэмээн тунхаглан залбирсан уу? Хэрвээ үгүй бол би таныг яг одоо түүнийг аврагчаа болгон хүлээн аваасай гэж хүсэж байна. Энэ нь таны мөнхийн хувь тавиланг өөрчлөх болно. Нэгдүгээрт. Хоёрдугаарт та Бурханы өмнө ариусгалын амьдралаар амьдрий гэсэн шийдвэрийг гаргасан уу? Бурхан минь, би танд амьдралаа өргөж байна. Би таны хүслийн дагуу ариун бурханлаг амьдралаар амьдрахыг хүсэж байна. Би таны замаар алхахыг, таны хүслийн дагуу явахыг хүсэж байна. Ариун сүнсний хүч чадал намайг удирдах, ариусгалын замаар алхуулна гэдэгт би итгэж байна. Би бүдэрч унах үедээ гим нүглээ гимшээд босоод цааш урагшлах болно. Би гим нүгэлт байдал, итгэмжгүй байдал, сул дорой байдал дотроо үлдэхгүй. Би дуулуургүй байдал дотроо үлдэхгүй. Харин гимшиж, Бурханы хүсэл дотор үргэлжлүүлэн алхаж, итгэлээр өссөн байх болно хэмээн түүний өмнө шийдвэр гаргасан уу? Гуравдугаарт, та хизээ нэгэн цагт Бурхан минь, би танд үйлчлэх болно. Таны намайг илгээсэн газар руу би явах болно. Нутгийн чуулгандаа үйлчлэх ёстой бол нутгийн чуулгандаа, асрамжийн газарт үйлчлэх ёстой бол асрамжийн газарт, эмнэлэгт үйлчлэх ёстой бол эмнэлэгт, харь оронд дэлгээгдэх ёстой бол харь оронд очиж таны сайн мэдээний үйлчлэлийг би хийх болно. Бурхан минь, та намайг хэрэглээч хэмээн залбирж үзсэн үү? Учир нь энэ гурван шийдвэр бол бидний хүн нэг бүрээс Бурханы хүсдэг хамгийн чухал гурван шийдвэр юм шүү. Эцэст нь би нэг зүйлийг танаас асуумаар байна. Өнөөдөр таныг Бурханы өмнө очиод, эзэн минь, та надад дамжуулан юу хийхийг хүсэж байна вэ? Би тэр бүхнийг хий гэж итгэлтэйгээр залбирах чинь юу саад болж байна? Эзэн Есүсийн хүслийг бүрэн дүүрэн дуулууртаа дагахад чинь танд юу саад болж байна? Тэр зүйл чинь юу ч байлаа гэсэн би танд хэлье. Тэр зүйл чинь таны амьдралд хандсан Бурханы хүсэл зориг, түүний агуу төлөвлөгөөний дэргэд өчүүхэн жижиг зүйлс гэдгийг битгий мартаарай. Бурханыг дуулууртаа дагахад тань өнөөдөр танд юу саад болж байна вэ? Доктор Стенли биднээс энэ чухал асуултыг асууж байна. Бидний хувьд энэ асуултыг нухацтай эргэцүүлж бодоод амьдралдаа юуг хамгийн ихээр чухалчлах ёстой вэ гэдгээ дахиад нэг бодож үзэх хэрэгтэй байна. Тэгээд хамтдаа амьдралдаа Бурханы хүсэл зоригийг хамгийн чухал зүйл гэж үзцгээе. Тийхүү нөхцөл байдал үр дагавар нь ямар байхаас үл шалтгаалаад Бурханы хүсэлд заа гэж итгэлээрээ хэлцгээе. Иохан 3:16-аас 18-д Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц хүүгээ өгсөн тул хүүд итгэдэг бүхэн мөхөхгүй, харин мөнх амьтай байх болно. Учир нь Бурхан ертөнцийг яллахын тулд биш, харин түүгээр дамжуулан ертөнцийг аврахаар хүүгээ ертөнцид илгээсэн билээ. Түүнд итгэдэг нь яллуулахгүй, харин итгэдэггүй нь хэдийнэ яллуулсан нь Бурханы цор ганц хүүгийн нэрд итгээгүй учир юм хэмээн бичигдсэн байдаг. Энэ бол сайн мэдээний үг. Энэ агуу нэг дэлхий даяар тунхаглан гэрчлэх нь Христэд итгэгч хүн бүрийн эрхэм үүрэг билээ. Бурханд тэмүүлсэн сэтгэл хүмүүсийг энэрх зөрхөөр амьдрахад туслах номлогч доктор Чарлз Стенлигийн хамттай нэвтрүүлэг сонсогч танд хүрлээ. Нэвтрүүлгийг дахин сонсохыг хүсвэл Итгэл радио.com-оор зочлоорой. Бидэнтэй холбогдохыг хүсвэл 8085 99 тэгтэг дугаард хандаарай.